За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Йогийн багш Сувдаа байна. Ээлжит нэгэн йогийн хичээлдээ тавтай морил. Өнөөдөр бид бүхэн бага зэрэг агсан шатны байрлал хийх болно. Гэхдээ та тэр байрлалыг алгасаж болно. За тэгээд хамгийн түрүүнд дээшээ хараад гурван дээр хэвтэн биднэрт йогийн уяа хэрэгтэй. Уяа байхгүй бол оймос оролт юуч ашиглаж болно. За тэгээд хамгийн түрүүнд зүүн хөлөө доош сунгаад баруун хөлөө өвдгөр нуглаад амьсгалаа аваад биеэс холдуулаад амьсгалаа гаргахад цээж рүүгээ ойртуулаад хэд удаа хөлийн ар хэсгээр сунгая. Арцыг ташаа хэсгээр суллаад сунгаад халаагаад өгье. За баруун хөлөө өвдгөр нь ээлгээд хөлийнхөө уллыг таз руу харуулад өсгий рүүгээ жигээд буйныхаа ар хэсгээс хоёр гараараа барьлаа. За хоёр гар нь хүрэхгүй байвал уяагаа эсвэл уяагаа орлуулж байгаа зүйлээрээ бариарай. За хөлийн ар хэсгээр сунж байгааг ажиглаад гүнзгий амьсгалъя. Үлмэр рүүгээ жигээд өсгий рүүгээ жигээд хэдэн удаа хөлийн ар болон урд хэсгээр сунгаад хөлийнхөө шагаагаар сунгаад өгье. За дараа нь уяагаа эсвэл бусад зүйлсээ ашиглаад хөлийнхөө улан дээр яг хонхорхой ном хэсэг дээр байрлуулад хоёр үзүүрээс нь хоёр гараараа барьлаа. За тэгээ баруун гар руугаа шилжүүлээд баруун хөлийг баруун тийш нь унгаад тохоогоо газар тулаад за зүүн гараа зүүн ташаан дээрээ доош нь баланслаад тэнцвэржүүлээд хоёр суудлаас хоёулаа газар руу байхаар за буцаад хөлөө дээш нь өргөлөө зүүн гар руугаа шилжүүлээд баруун хөлөө зүүн тал руугаа унгаад урууны доод зэгээр ушиглаа. Баруун гараа баруун тийш нь талгаар нь дээш нь харуул дэлгээд харц баруун тал руугаа гүнзгий амьсгалъя. За буцаад хөлөө дээш нь өргөөд за аз жаргалтай хүүхдийн байрлал буюу баруун өвдгөөрөө нуглаад суг руугаа ойртуулад хоёр үзүүрээс нь бариад хөлөө дэлгэлээ. Зүүн гар зүүн ташаан дээр за алгуурхан суллаад доош нь буулгалаа баруун хөлийг. За энэ удаа зүүн хөлөө өвдгөө цээж рүүгээ ойртуулад амьсгалаа авахад биеэс хол амьсгалаа гаргахад цээж рүүгээ ойр хэд удаа. За биеийнхээ гол цүм төвд авчираад хөлөө дээш нь тэнилэглээ. Хөлийн уул тааз руу өсгий рүүгээ жийсэн өвдөг тэнгээр за хоёр гараараа буйны ар хэсгээс эсвэл уяагаараа бариарай. За амьсгалж явцдаа үлмэр рүүгээ жигээд өсгий рүүгээ жигээд хэд удаа. За уяагаа олж аваад ном дээрээсээ уяагаа оруулаад хоёр үзүүрээс нь хоёр гараараа бариад хөлийн ар хэсгээр сунгая. Өглөөгөө бага зэрэг татаж өгөөд гэхдээ хитрхи их биш. Өөрийгөө хүчлэхгүй байна гэдэг нь маш их ухаан. За тэгээд зүүн гар руугаа уяагаа шилжүүлээд үзүүрүүдийг шилжүүлээд хөлөө зүүн тал руу нунгаад зүүн дохой газар тулсан байгаа. За тэгээд ташаагаа нээгээд баруун гар баруун ташаан дээр гүнзгий амьсгалъя. Буйны дотор талаар хөлийн ар хэсгээр сунж байгааг ажиглаад хитрхи сунгахгүйгээр бага зэрэг сонголт ирж байгаад хангалттай. За буцаагаад алгуурхан дээш өргөлөө. Уяагаа баруун гар руугаа шилжүүлээд зүүн хөлөө баруун тал руу унгаад нуруугаа ушиглаа. Зүүн гар дэлгэсэн байгаа харц зүүн гар руу гүнзгий амьсгалъя. Хоёр дал мөр газар руу наалцсан байхаар газараас хөндөөрөхгүй. За алгуурхан тэнцвэрээ олж байгаад хөлөө дээш нь өргөлөө. Биеийнхээ төвд авчирлаа. Өрлөгөө нэг удаа татаад өвдгөөрөө нуглаад аз жаргалтай хүүхдийн байрлал зүүн тал дээрээ өвдгөө суг руугаа ойртуулад ташаагаа нийлээ. Гүнзгий амьсгалъя.
Хаарцаг ташаараа чиглүүлээд амьсгалъя. За, алгуурхнаар хөлөө доош нь буулгаад за хоёр хөлгөө хоёуланг нийлүүлж байгаад цээж рүүгээ наагаад ойртуулад хөлөө тэврээд хоёр тишээ наагаад нуруундаа массаж хий. Аль болох нурууныхаа доод хэсгийг газарлуу. За, аз жаргалтай хүүхдийн байрлал хоёр хөл дээр хоёулын дээр нь зэрэг хоёр хөлөө дэлгээд хоёр өвдөг маань суг руу ойрхон хоёр хөлийн уул дээшээ харсан байхаар за шагаан дээрээсээ хоёр гараараа бариад нурууны доод хэсэг газар руу наалцсан байхаар хоёр тишээ өнхрөөд нуруундаа сайхан массаж хийгээд үгүй. За хоёр хөлийнхаа улыг нийлүүлээд дараа нь өвдгөө нийлүүлээд урагшаа хоошо найгаж хөдлөөд нуруунд дээрээ за тэг 3 дахь дээр нь дээшээ босож ирээд за зав байрлал өвдгөө нугалсан шилб маань яг таад шалтай параллел байхаар нуруугаараа урт за өвдгөө тэнийлгээд нэг үзье. Хоёр гараараа үеийнхээ ар хэсгээс барьсан байгаа гизээ гуйлуугаа ойртуулад гэхдээ нуруугаараа бүртгэхгүйгээр үзүүгээрээ урт мөрөөж ихнээсээ хол. За хоёр шилбийн хооронд нь солбоод хошоогоо үсрлээ эсвэл алхлаа. За тэгээд банз байрал руу ирлээ. Мөрний доор яг алга байхаар биерээ баг зэрэг урагшлаад доошоо тохоогоо нуглаад дээшээ өргөөд түлхээд дээшээ харсан нохой амьсгалаа гаргахад ташаага дээш нь өргөөд доошоо харсан нохой. За тэгээд хоёр хөлөөр урагшаа алхуулад хоёр гарын хооронд ирээд алгуурхнаар дээшээ өндийгөөд уул байрлал хоёр гараа дээшээ сунглаа. Сонсоод хоёр гар хаалыг нийлүүлээд цээжний өмнө залбир сэлбэрт самаас тэхэтий. За одоо тэнцвэрийн байрлал хан руу гараараа тулж болно. Алгуурхнаар баруун хөлийг дээш нь өргөлөө өвдгөөр нуглаад гадна талынхаа шагаагаар зүүн өвдөгний дээд хэсэг тавиад доошоогоо яг сандал дээр сууж байгаа юм шиг хий суулаа. За зогсоо тагтаа байрлал гүнзгий амьсгалыг нуруугаараа урт гизээ гуйлуугаа ойртуулад үзүү урт мөрөөж ихнээсээ хол толгоо оройгоороо дээш өндөр. За баруун хөлийн гадна ирэмгээр сунжгааг ажиглаад за баруун хуруунууд дээр газар буулгаж агаад хоош нь сунглаа. Хай ланж баруун тишээ эргээд баруун тохой зүүн өвдөгний гадна талд нуруугаа мушиглаа. Гүнзгий амьсгалыг харц дээшээ. Хайланж буюу том эрдэн байрлалаас нуруугаа мушигсан байрлал руу ирсэн байна. За буцаад биеийн төв ирээд хоёр гараа газар буулгаад хоошоо алхаад банз амьсгалаа аваад дээшээ харсан нохой хоёр гарлуугаа түлхээд дээшээ амьсгалаа гаргахад доошоо харсан нохой. За урагшаа хөлөөр алхаад ирлээ. Гуцсныхаа урд хэсэгт амьсгалаа аваад хагас өндөлөө. Амьсгалаа гаргахад доошоо тонгоогоод амьсгалаа авахад алгуурхнаар дээш өндөгөөд уул байрлал хоёр гарыг дээш сунгаад харцаа дээш нь амьсгалаа гаргахад хоёр гар цээжний өмнө залбир сэлбэрт самаас тэхэтий. За саяны зогсоо тагтаа байрлалыг эсрэг талдаа эцэрээ олж аваад зүүн хөлийг өвдгөр нуглаад дээш нь өргөөд гадна шагаагаар нь баруун өвдгөн дээр тохоод тавилаа. Доошоогоо суулаа. Яг сандал байрлал шиг. За тэгээд нуруугаараа урт, үзүүгээрээ урт. За зүүн хөлийн гадна ирэмгээр сунж байгааг ажиглаад суудлын мэдрэл дагаад гэхдээ хитрхи өрөө өвчлөхгүйгээр за зүүн хөлөө газар хуруунууд дээр нь буулгаад хоош нь авчирлаа. За баруун тал руугаа эргээд нуруугаа мушгаад зүүн тохой баруун өвдөгний гадна талд харц дээшээ мортон байрлалаас хайланжаас нуруугаа мушигсан байрлал. Хитрхи доошоо бүх жингээ өгөхгүйгээр өөрийгөө татаж авъя. Гүнзгий амьсгалыг. За хоёр гарыг буулгаад хошоогоо алхаад банз амьсгалаа аваад дээшээ харсан нохой виньяса амьсгалаа гаргалаа доошоо харсан нохой. Хоёр гарын алганаа сахар сүл хүртэл урт сунаад заврагшаа алхаад эсвэл үсрээд хоёр гарын голд хүлээ авчирлаа амьсгалаа аваад дээш өндөгөөд сонсоол хоёр гарыг дээш нүргөөд амьсгалаа гаргахад самаас тэхэтий хоёр гар цээжний өмнө залбир сэлбэрт ирсэн байна.
гүнзгий амьсгалыг. Дэшегээ өндөр. За одоо бидэнд блок хэрэгтэй. Блок байхгүй бол юу ч ашиглаж болно. Ном, гутлын хайрцаг гэх мэт. За амьсгалаа аваад хоёр гарыг дахиад дээш нь өргөлөө амьсгалаа гаргахад цээжний өмнө залбирсэлбэрт самастхити. За амьсгалаа аваад гарахдаа хоёр гар блокн дээр хамгийн өндөр хэсэг дээр нь гараараа туллаа. За хоёр хөвгөө ээлжиж нуглаад үлийн ар хэсгээр, судлын мэдрэл хэсгээр сунгая. За дараагийн удаа зүүн өвдгөө нуглаад баруун хөл тэнэгэр зүүн гар дээрээ тулж байгаад блок руугаа баруун гарыг дээш нь өргөлөө тааз руу. За доотлын тулсан гараас дээдлийн гар хүртэл урт сунаад гүнзгий амьсгалыг харц дээшээ тааз руу. За баруун гараа дээш нь өргөсөн энэ хэвэндээ үлдэж болно. Эсвэл орныхоо хойгоор ороогоод зүүн ташаараа гойртуулж болно. Хэрвээ хүрчээвэл зүүн гуйн дээрээ авчирч тавиад дээдлийнхаа мөрийг сунгаад ингэр цээжээ нээгээд гүнзгий амьсгалыг. За буцаагаад баруун гараа дээш нь өргөөд блок руугаа буулгалаа. За дараагийн удаа зүүн өвдгөө илүү сайн нуугдлаад үлмий дээр нь өндөр гаргаад за баруун өвдгийг бас баг зэрэг нуулж болно. За энэ байрлалыг та бүхэн алгасч болно, эсвэл хийгээд туршаад үзэж болно. За зүүн гарыг зүүн хөлний доогуур оруулаад харин баруун гараа нурууныхаа ардуур ороогоод хоёр гарыг ардаа уулзуулаад тэнцвэрээ олоод дээш өндөглөө зүүн хөлөө дээш нь өргөөд баруун хөл дээрээ тэнцвэрээ олоод дээшээ босоод зогсъё. За хоёр гараа ардаа нийлүүлсэн байгаа. За тэгээд эндээ үлдээ гүнзгий амьсгалыг эсвэл зүүн хөлөө өвдгөөр нь тэнийлгээд үзье дээш нь өргөөд. За гүнзгий амьсгалыг амьсгалаа аваад гаргахад хөлөө буулгаад алгуурхан газар руу ирлээ. За хоёр гараа блокн дээрээ тавиад хоёр өвдгөө ээлжилж дахин нуглаад хөлийг сайхан сунгаад суллаад үгүй. За дараагийн удаа баруун өвдгийг нуглаад баруун гар дээрээ блокн дээрээ тулж байгаад зүүн гарыг дээш нь өргөлөө. За доотлын тулсан гарнаас дээдлийн гар хүртэл нэг шугаманд урт дээшээ өндөр эндээ үлдэж болно. Эсвэл зүүн гарыг нурууныхаа ардуур ороогоод баруун гуйлуу баруун ташаар ойртуулад ингэр цээжийг илүү нээгээд дээдлийн мөрийг сунгаад үгүй. Гүнзгий амьсгалыг. За өмнөх байрлалыг баруун тал дээр одоо хийцгээе. Шууд эндээсээ баруун гараа баруун хөлийн доогуур оруулаад зүүн гар маань хойно байгаа. Хоёр гараа хойно баруун хөлийн гадна талд уулзуулаад зүүн хөл дээрээ тэнцвэрээ олж аваад алгуурхан дээшээ өндийгөөд бослоо. Зогсоо байрлал, тэнцвэрийн байрлал, ташаа нээсэн байрлал, гүнзгий амьсгалыг. За эндээ үлдэж болно. Эсвэл баруун хөлийг дээш нь өвдгөөр нь тэнийлгээд өргөөд үзье. За хөлөө өвдгөөр нь нуглаад алгуурхан газар руу буулгалаа. За хоёр гарыг блокн дээрээ тавиад хоёр өвдгөө ээлж нуглаад арцаг ташаа өвдөг гуй бүгдийг сунгаад суллаад үгүй. За амьсгалаа аваад алгуурхан дээш өндөглөө сонсон уул амьсгалаа гаргахад хоёр гар тийшний өмнө доошоогоо суулаа үлмий дээр өндөр өсгий рүүгээ суугаад энчэнэ тогтлоо. Уурхан өсгийгөө газар руу буулгаад хоошоогоо суулаа. За нуруугаа мушгсан байдал руу ирнэ. Эхний ээлжинд зөв өвдгөө нуглаад баруун хөл маань дээгүүр нь даваад баруун хөл зүүн өвдөгний гадна талд за хоёр гар өвдгөн дээр амьсгалаа аваад хоёр гарыг дээш нь өргөлөө. Амьсгалаа гаргалаа. Цээжээрээ баруун тишээ эргээд зүүн дохой баруун өвдөгний гадна талд тэгнээд түлхээд хоошоогоо ирэглээ. Нуруугаа мушиглаа. Мөр сул доошоо үзүүгээрээ урт гүнзгий амьсгалыг.
алхуурхан буцаж эргээд биеийн төв рүү ирлээ. За хөлөө солбоод энэ удаад баруун хөл маань доогуур, зүүн хөл маань улаараа газар баруун өвдөөний гадна талд тэгнсэн байгаа. Амьсгалаа аваад хоёр гарыг дээш нь өргөөд амьсгалаа гаргахтаа зүүн тал руугаа эргээд баруун тохой зүүн хөлний гадна талд тэгнсэн, хоошоо эргэсэн, нуруугаа мушигсан. Гүнзгий амьсгалыг. Амьсгалаа авах бүртээ нуруугаараа өндөр, амьсгалаа гаргах бүртээ хоошоо эргэж харах гэдэг чигээд өөрийгөө хитрхи хүчлэхгүйгээр гүнзгий амьсгалыг. За алхуурхнаар буцаж эргээд биеийн төвд ирлээ. За хөлөө зэрэгцүүлээд за дээш хараад хөвтцгээе. Нуруунд дээрээ хоёр өвдгөө нуглаад цээж рүүгээ наагаад ойртуулад хоёр гараа өвдгөн дээрээ тавьж байгаад хоёр тишээ найгаж хөдлөөд нурууны доод цэцэгт массаж хийгээд үгүй. За биеийн төвд ирлээ. Хоёр өвдгөө салгаад хоёр хөлийнхөө улыг нийлүүлээд эрвээхээ байрлал руу ирлээ. Хөлийнхөө гадны ирэмгээс нь хоёр гараараа байраад өглөөгөө баг зэрэг татаад хоёр өвдөг, хоёр тишээ сул. За дараа нь гарынхаа дунд долоовор хуруугаар хөлийнхөө эрхий хуруунаас гогцоолдож байгаад хоёр хөлөө хоёр тиш нь дэлгэглээ. Өвдгөөрөө баг зэрэг нугалж болно. Эсвэл бүтэн дэлгэглээ. Гүнзгий амьсгалыг. За алхуурхнаар хоёр өвдгөө нуглаад хоёр хөлөө зэрэгцүүлээд доош нь буулгалаа. За хамгийн сүүлийн байрлал болох шавасана байрлал руу ирж байна. За бүх биеэ суллаад газар руу хоёр хөл маань хоорондоо зайтай, гар маань биеэс хоол. За хөлөө суллаад, гараа суллаад, биеэ суллаад газар руу хүнд биеийнхаа бүх хэсгийг булчин шүрмсийг нь суллаад амраагаад мөр доошоо хүнд сул толгой нүүрнийхаа булчингуудыг суллаад үдэ анаад дух тэнгээр хоёр хөмсөг хоёр тишээ суул хацар доошоо суул эрүүгээ суллаад хоёр дээд доод шүдний завсар зайтай гүнзгий амьсгалыг амьсгал дээрээ төвлөрье. Биедээ ямар мэдрэмж мэдрэгдэж байгааг ажиглаад, амьсгал орж гарч байгааг ажиглаад оюун санаа маань ишээ тишээ өөр бодлоод дагаж хөврөх гээд байвал буцаад өөрийгөө зэмлэхгүйгээр зүгээр л амьсгал дээрээ бие дээрээ ирлээ. За тэгээд нэг удаа урт биеэрээ сунаад хоёр гараад толгой дээгүүрээ сунаад за тэгээ буулгаад баруун тал руугаа хараад хөвтөө. Өөрт хамгийн тухтай байрлалыг олоод хоёр гараа дэрлэж болно, өвдгөө нугалж болно, эсвэл тэнэлгсэн байж болно. Алхуурхнаар нүдээ нээгээд удаанаар хоёр гар дээр тулаад дэшээ өндөгөөд завилсан байрлал авлаа. За өөрт тухтайгаар суугаад хоёр гар өвдгөн дээр нуруугаараа өндөр мөрөө суллаад за энэ удаагийн хичээлийг бүгдээрээ дуусгацгаая. Өндөрлүүлцгээе. Хоёр гар цээжний өмнө залбирт. Намасте. Дараагийн хичээлээр уулзцгаая. Түр баяртай.